Өнөөдөр бидэнд өгж байгаа эсний үг Нехемия номын 13 дугаар бүлгийн 23-аас 31. Өнөөдөр бидэнд өгж байгаа эсний үгийг сонсохдоо тэр өдрүүдэд Юдэчүүд Аштод, Аммон ба Моби эмэгтэйчүүдийг гэрэлснийг би мөн үзв. Тэдний хүүхдүүдийн хувьд хагас нь Аштодын хэлээр эсвэл бусад ард түмний хэлээр ярьдаг байсан бөгөөд тэдний нэгэн ч Юда хэлээр ярьж чадахгүй байв. Тиймээс би тэднийг буруу шааж, харахыг нь харааж, цохихыг нь цохиж, үсийг нь зулгаан байж тэднийг бурхнаар тангаргалуулад та нар огтоо тэдний хөвгүүдэд өгөх ёсгүй. Тэдний огтыгч хөвгүүдээ эсвэл өөрсдөд авах ёсгүй. Израилийн хаан Соломон эдгээр зүйлээр нүгэл үлдээгүй гэж юу. Эдгээр олон үндэстнүүдийн дунд түүн шиг хаан байгаагүй бөгөөд тэрээр бурхнаараа хайрлагдан Бурхан түүний бүх Израилийн хаан болгосон боловч арь эмэгтэйчүүд түүнийгч хүртэл нүгэл үлдэхэд хүргэсэн. Тэгэхэд та нар Бурхандаа үнэнч бус байж арь эмэгтэйчүүдтэй гэрлэн энэ бүх үлэмж их бузар мууг үйлдсэн гэж бид та нарын тухай сонсох ёстой гэж үг. Яходагийн хөвгүүн нэг тэргүүн тахилж Элишабийн хүү хүртэл Хороны хүн Самбалатын хүргэн болсон байв. Тиймээс би түүнийг өөрөөсөө зайлуулсан юм. Бурхан минь тэд тахилчлал ба тахилчлалын гэрээ болох Левичүүдийн гэрээг бузарсныг нь санаач. Тиймээс би тэднийг харин аливаа бүхнээс ариусгаж тахилчид ба Левичүүдийг өөрийнх нь үүрэгт ажил томилов. Би түлээний хангалт болон анхны үр жимсэн тодорхой цагийг тогтоолоо. Бурхан минь надад сайныг санаач. Өнөөдөр бидэнд өгж байгаа үг нь Нехемия ном байна. Тэгээд бид нар Нехемия номын талаар маш сайн мэдтэн. Оюутнууд Библийн сургуулийн оюут юм чинь энэ номын талаар сайн судалсан баг. Тэгэхээр Нехемия номын хамгийн сүүлийн бүлэг 13 дугаар бүлэг. Тэр дундаа бүр төгсгөл хэсгийг одоо харж байна гэсэн. Тэгэхээр Нехемия номын энэ төгсгөл гэсэн үйл явдлыг харуул нэлээд сонирхолтой дуусж байгаа. Нехемия тийм ээ дахин Иерусалимд буцаж хурж ирээд тэгээд тэнд байсан өмнө нь 12 жилийн өмнө хийсэн шинжлэлийн зүйл нь аль хэзээ завхраад буцаад юу гэдэг юм Бурхны ард түмний дүр төрх биш болгох тийм зүйлийн эхлэл болчихсон байгааг харахтаа Нехемия нэлээд сонирхолтой юм үг яриа гэдэг юм уу үйлдэлийг гаргаж байгаа. За эндээс харах юм бол харь эмэгтэйчүүдтэй суудсан. Нэгдүгээр нөгөөх нь хүүхдүүд нь хүртэл Юда хэлээр ярьж чаддгүй. Харь хэлээр ярьдаг. Иймэрхүү болчихсон байгаарсан. За тэгээд Нехемиягийн хийж байгаа зүйл нь үстгийг нь үстээд харахыг нь хараагаад гэх тээ. Ингээ харах юм бол Бурхны хүн байж явсан олиггүй замтай юм бэ гэж хэлмээр ийм дүр төрх гаргаж байгаа. За тэгээд зарим нэг хүмүүстэй тангарах тасраад хөөж явуулаад алба ажиллаас нь чөлөөлөөд ялангуяа тахилчийг тэр баргийн хүн бол халах ёсгүй. Тэгээ өөрөөр хэлбэл өөрөөсөө холдуулна гэдэг нь үйлчлэлээс холдуулж яана л гэсэн утга байна. Иймэрхүү зүйлүүд болсон гэсэн утга. Бид нар Нехемия номын түүхэн нөхцөлийнх нь ялангуяа энэ 13 дугаар бүлгийн түүхэн нөхцөлийг бид нар эхлээд ойлгох юм бол Нехемия яагаад ийм зүйл хийсэн бэ гэдгийг бид мэдэх болно. Тэгээ бид нар энэ дээр дамжуулаад өнөөгийн бидэнд энэ зүйл нь яг юу сурах гэдэг. Өнөөгийн Христ итгэгч ялангуяа чуулганы бий болсон бидний хувьд юу сурах жаа гэдгийг бид нар харах боломжтой гэсэн. Тэгэхээр Нехемия бол 52-7 хоногийн туршид гэдэг юм уу богинохон хугацаанд эзний хот болох Иерусалимын хан хэрмийг барьснаар хотыг бий болгох эхлэлийг тавьсан байдаг. Иерусалимын хан хэрмийг бүтэн болгож Иерусалим одоо өөрөөр хэлбэл дараагийн өнслөг үйл явдлыг болох суурийг тавьж өгсөн ийм чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэгэхээр түүний түүхэн нөхцөл байдал нь нэлээд сонирхолтой цаг үе. Өөрөөр хэлбэл Нехемия яг ямар цаг үед амьдарч ирсэн гэхээр ерөнхий том зургаараа харах юм бол Израильчууд 70 жилийн цөллөгнөөсөө буцаж байгаа цаг үе. Тэгээ буцаад бүр тэрнээс хойш дахиад бараг 80 жил. За Нехемиягийн үеийг орвол бараг 100 жил болчихсон ийм цаг үед амьдарч ирсэн. Өөрөөр хэлбэл олзлтын тийм ээ дараагийн олзлтоос буцаж ирснээс хойш. Бид нар мэдэн Корешанаар дамжуулаад Израильчууд хамгийн анхны олзлтоос буцдаг
цаг оныг мэднэ тийм ээ. Ерөнхийдөө нэг 538 39 оны үед бид буцсан гэж ерөнхийдөө үздэг. Гэтэл одоо болохоор Нехемиагийн цаг үе чинь 432 33 оны үед байж гэнэ гэсэн үг шүү дээ. Тэр нэлээд их олон жилийн дараа ийм цаг үе. Гэхдээ нэг л цаг үе байна. Энэ цаг үе дараа нь эзэн Есүс Христийг эртэл үргэлжлэх цаг үе. Энэ цаг үе бол өөрөөр Израильчууд боолчл, цөллөг энэс гарч ирж байгаа цаг үе байхгүй. Гарч ирээд тэд нар одоо Бурхны ард түмэн болох хэвээр ийм л зорилгоор тэд чөлөөлөгдсөн байна. Тэгээ яаж болох юм гэхээр тэд нар сүм барих хэвээр. Сүм баригдах юм бол тахил өргөгдөнө. Иерусалимын ханыг сэргэх бай, хотыг барих хэвээр. Тэгвэл хаан ирнэ. Энэ хоёр чухал зүйл бол тэдний хийх ёстой зүйл. Гадна талдаа бол тэр хийх ёстой зүйл. Гэхдээ хамгийн сонирхолтой зүйл нь Эзра ном болохоор Эзра бол ерөөсөө сүмийг барьсан хүн биш шүү дээ. Зерубабел Йошуагаар дамжуулал баригдсан болохоос Эзра бариагүй. Харин Нехемия бол ялчгүй хан хэрэн барьсан. Өөрөөр хэлбэл энэ хоёр хүний хийсэн зүйл нь яг шууд зарим зүйл дээр гар оролцоог бол хуулийн нэг адилхан зүйлийг хийсэн. Хуулийг буюу Бурхны ард түмэн болох хэвээр тэр чухал зүйлийг одоо шинчлэл гэж хэлэх үү те. Энэ чухал зүйлийг Эзра Нехемия хоёр хийсэн ба. Энэ хоёрын хувьд бол цаг ер нь нэг ойрхон цаг хугацаанд хийсэн. 20 жилийн зайтай хугацаанд хоёулаа Израилийн ард түмнийг Бурхан руу эргүүлэх. Бурхан руу яаж эргэдэг гэхээр үг рүү эргэдэг. Хуучин гэрээний үе ерөөсө хууль руу эргэх баг. Хууль гэдэг бол муу зүйл биш ба. Бид нар хууль гэж ярих битгий париса гэдэг үг толгойд битгий оруулаарай. Хууль руу эргэж Бурхан руу эргэх ёстой. Тийм учраас Эзраг өвч, Нехемиг өвч ерөөсө эзний үг рүү тэднийг аваачихын тулд гол тэдний хүсэл зорилго нь үүнд байсан. Тэгээ энэ зүйлийг л хийхин тулд энэ хоёр хийсэн гол үйлчлэл хийсэн. За мэдээж бид нар Нехемигийн хамгийн сүүлийн цаг учраас 430-аад оны цаг үе учраас энэ үед Нехемия өмнө нь 10-аад 12 3 жилийн өмнө шинжилэл буюу үйлчлэлүүдийг тахилчдыг дахин барьж байгуулад өмнө нь Эзрагийн хийсэн зүйл урчсан байсан. 20 жилийн өмнө хийсэн зүйл нь Нехемия хурж ирэхэд нөгөө нэг тахилчийн үйлчлэл хамгийн чухал тахилчдын ажил, левичүүдийн ажил байхгүй болцсон. Тэгээд ард түмэн харь үндэстэнгүүтээ холилчихсан. Тэгээд Эзра энийг хийгээд дараа нь Нехемия хурж ирсэн чинь яг буцаад хэвэндээ орцсон байсан. Тэгэхээр Нехемия хан хэрэн барьсан дараа энийг хийчээд дахиад түрүү хугацаагаар суусаа буюу өөрхөө алба ажил руугаа төрийн алба руугаа явчаад буцаад нэг 10 жилийн дараа буцаа ирсэн чинь буцаад хэвэндээ орчихсон байна. Тэгээд ийм зүйлийг хараад Нехемигийн хувьд ингээд хүний хувьд шатж байгаа зүйл байгаа. Тэгээд нэг талдаа ингээд зүгээр нэг хувь хүний зан чанаар гаргаж байгаа биш. Энэ ямар зан чанар вэ гэдгийг бид нар ойлгох. Нэг талдаа энэ соёлын ойлголт. Энэ бол тухайн нөхцөлийг бид нар ойлгох. Энэ бол бүхэл бүтэн итгэлийн ард түмний тухай ярьж байгаа зүйл. Тухайн итгэлийн ард түмний соёлын ойлголтын зүйл ба. Энийг бид нар шууд барьж аваад манай суглааны хин нэгэн гим нүгэлхийн гол нь гүйж очиад барьж авал балбаал хараа зүхэл зайл үстэй мо пэ яа гэл те. Инг гэсэн утга ерөөсөө биш ба. Энэ бол тухайн үедээ Эзра ингэж илэрхийлэх ёстой тухайн соёлын хүмүүсийн ойлголтын л зүйл байсан. Гэхдээ эннийхэн цаана юу хэлэх гээд байгаа гэдэг нь маш чухал зүйл. Яг гэвэл ард түмэн ерөөсөө тэд чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл яг л Египтээс гарч байгаатай адилхан байхгүй. Өөрөөр хэлбэл Египтээс гарсан ард түмэн юу болдгоо Коринт номон дээр хэлсэнчлэн тэд нар ерөөсөө буцаал Египт рүүгээ буцах гээд байдаг бид нар ерөөсөө мэдэн шүү дээ. Тэд нар ариун сүнсээр өдөрдүүлж исэн үүлэн багна, галан багна хангалттай бурхан. Тэгээ бүр байхан сүмд эзний оршихуй хүртэл ингээл те мааннагаар хооллоод зөө. Ер нь бол итгэлээр амьдрахад өөр юу дутагдахын гэмээр байсан. Гэсэн ч Израильчууд буцаал тогоотой мах руугаа Египтэд боол байх чинь гоё амьдраштэй гэл ер нь яаж игэл буцах гээд байсан. Тэгээ яг тэр зүйл одоо Нехемигийн энэ цаг үед дахиад автагдчихж байгаа. Чөлөөлөгдсөн. Сүмэн баригдсан. Одоо яг хан хэрэм тийм ээ одоо юу гэдэг юм баригдаа дууссан. Одоо тэгээд одоо буцаа бурхны ард түмэн бурхан эргчлөө өгчлөө. Одоо тэгээд яг энэ өмнө нөгөө тэр түүхэнд байгаа гайхамшигтай бурхны ард түмэн Итгэл номын 19:6 дээр хэлсэн нөгөө хаант тахилж ариун үндэстэн гэдэг энэ гоё зүйлээ уг нь бол болох ёстой. Гэсэн чинь Израильчууд буцаад хэвэндээ орцсон. Тэгээ бүр тахилчт нь хүртэл нөгөө сүмийг барихт нь хан хэрмийг барихт нь саад болж байсан Самбалат гэдэг нөгөө нэг за одоо Самар маягийн хүн шүү дээ. Ирлиз
Энэ хүнтэй нөгөө эсэргүүцчихсэн бүргэх бичиг явуулаад тэр ажлыг нь зогсоож, сүмийн ажлыг зогсоож ирсэн хүний хүүхдүүдтэй очиж гэрэлтсэн гэхэр ч одоо тахилчт нь ийм болсон гэхээр нөгөө энгийн хүмүүс ямар байх вэ гэсэн. Өөрөөр хэлбэл өнөөгийнхөр зүгээр яг шууд онцгой сонсогч магадгүй энэ пастор ахлагч байвал жоохон гомдох бай. Би ч бас өөрөө пастор. Гэхдээ пастор нь очиод тэгээд энд яг ингээл адилхан хэл хавхуул аваал адилхан ингээл завхааргаал адилхан архитаал ингэж байгаа бол итгэлийн хүмүүс нь цуглааны хүмүүс нь бол юм ярих шаардлагагүй. Тийм учраас Нехемия очиод тэр хүнийг үстэж аваад барьж аваад хараа зөксөн гэдэг нөгөөгийн хараал мараал хэлээгүй л дээ одоо эзэн удаа чамайг шийтгэх болтгоо гэдэг юм уу те тухайн үеийн хараал арай гоё зөөлтэй байсан байлгүй дээ. Иймэрхүү зүйл хийсэн л гэсэн. Тэгээ энэ дүр төрх ингээд давтагдаад байгаа зүйл. Бид нар ингээд Библийг харах юм бол ийм л зүйл давтагддаг. Ер нь Бурхан эзний ард түмний дотор дандаа ийм хуурамч ахтус үргэлж явж байдаг. Каин Абель итгэлийн гэр бүл, Адамын гэр бүл. Каин гэдэг хуурамч ахтус гарч ирээд дүүгээ алаал хийсэн. Тийм үү? Исаакийн гэр бүл дотор нэг үсрэхэг ах нь ус багтаад дүүгээ алнаа гэл тэгэл нөгөөх нь зүхтаал тэгэл явдаг. Бид нар мэдж байгаа шүү дээ. Ийм яг энэ үрс ингээл байнга давтагдчихэд гэсэн. Тэгэд энэ дотор ялангуяа удирдагч нар ийм өвөр гүйцэтгэж байна. Хамгийн харамсалтай зүйл юм. Тийм учраас энэ олзолтоос буцаж ирсэн хүн гэдэг чинь уг нь ямар байх ёстой вэ гэдэг нь чухал зүйл байна. Тэгээ Исая энэ талаар энэ буцаж чөлөөлөгдсөн хүмүүс нь ямар шуухан хүмүүс байх ёстой мэдгийг Исая аль хэдийнэ хэлсэн. Бид нар Исая номын 10 дугаар бүлгийг харах юм бол Исаягийн иш үзүүлэлэг буюу энэ буцаж ирж байгаа хүмүүсийн тухай иш үзүүлэг байдаг. Би эндээс уншиж өгье. Исая номын 10 дугаар бүлэг дээр юу гэж хэлсэн бэ гэдгийг эндээс харцгаая. За 10-ын 20-21 дээр ингэж хэлсэн. За тэр өдрүүдэд Израилийн үлдгэсэд гэж. Бид нар энэ үгийг дараа нь харна. Яаковын грехний ам хилтрэгсэд өөрсдийг нь цогсон нэг түшгэ болоод харин эзэнд Израилийн ариун нэгэнд үннээсээ найдана гэж хэлсэн. Амен. Тэр үлдгэсдийн дүр төрх нь ямар байх ёстой вэ гэхээр буцаад өөрсдийг нь боолчилж байгаа тэр боолчлолын хүмүүсийг очиж найдах хүмүүс биш гэж хэлээд байна гэсэн. Египтэд найддаг 40 жил цөлд өгсөн хүмүүс шиг биш гэж хэлж байна гэсэн. Одоо буцаад чөлөөлөгдсөн гэсэн чинь буцаад нөгөө харь үндэстэн, буцаад нөгөө албан тушаал, буцаад нөгөө юу гэдгийг соёл энэ зүйлрээ буцаад найдаж байгаа ийм дүр төрхийг Нехемия хараад байна гэсэн. Тэгээ үлдгэсэд нь бол харин хинт найддаг гэхээр эзэн тэгээ Израилийн ариун нэгэнд үннээсээ найдана гэж хэлээд байгаа. Тэдний дотор энэ найдвар байна. Тэр ариун нэгэндээ тэр Израилийн нэгэнд л тэд найдах болно гэж. Тийм учраас Нехемиягийн зэмлэл нь маш хатуу зэмлэл байсан. Юу гэж зэмлсэн вэ? Соломоныг хар. Соломоныг муугийн жишээ болгож ярьж байгаа. Хэрвээ магадгүй Нехемия чулуудулж өхүүлэхээр жишээ ярьж байгаа. Амар онцгой жишээ ярьж байгаа. Аюултай жишээ ярьж байгаа. Хамгийн алдартай хүнийг нь хорон муугийн жишээ болгож ярьж байгаа. Соломон хүртэл энэ суурийг тавьсан шүү дээ. Та нар яг энэний замаар явж шүү дээ. Гэм үнэхээр энэ зүйл бүр дотроос нь энэ зүйл нь бүр өөрийнхөө тэр нэр хүнд, амь нас юу гэдэг бидний боддгоор нэг юм за яах вэ ингэчүүл гэдэг ийм зүйл ерөөсөй байхгүй. Тэгээ өөрөөр энэ хинт найддаг хүний дүр төрх, үлдгэсдийн дүр төрх. Үлдгэсэд гэдэг бол бүх Израильчууд тэр 539 онд гарч ирсэн, Корешийн үед гарч ирсэн 42,700 хүн блэ. Тэд нэр чөлөөлсөн дараа нь Эзрата буцаж ирсэн, дараа нь Нехемиятай буцаж ирсэн бүх хүн үлдгэсэд биш байхгүй. Харин Библийн хэлээд байгаа үлдгэсэд нь эзэнд найддаг хүмүүс баг. Тийм болохоор микрофон хүртэл ингээд чангараад байгаа баг. Эндээс номлосон чинь мөнхийн улсаас Нехемиягийн сүнс солиорох. Ингээд солиорол ийм бол яриаггүй шүү. Микрофоноор дамжаад ихэнх хайшаа тийм үү? Нехемия яг л ийм хашгиралтыг хийгээд хэлээд байна. Яг тэгвэл үлдгэсэд гэдэг бол эзэнд найдагчд байхгүй. Зүгээр амаараа найдагчд биш. Бодит амьдрал дээр өөрөх нь амин, нэр төрн, байр суурь бүх зүйл нь нурж унахад бэлэн байсан ч эзэн бид юуны төлөө дуудагдсан, яагаад өнөөдөр амьд байгаа гэдгээ мэддэг хүмүүс нь үлдгэсэд баг. Тэр үлдгэсдийн дүр төрх бол энэ Нехемия, Эзра, бидний мэдж байгаа Мордехай, Эстер, Хаккай, Захари, иш үзүүлэгчд, тэр Йошуа,
тахилж тийм Зерубабел энэ хүмүүс чинь тэдний энэ үлдгэсдийн жинхэнэ дүр төрх бол тэд юмаа гэдгийг Библи бидэнд хэлж өгдөг. Харин 40 жил манна ийдсэн. Ариун сүнсээр өдөрдөөс гэтээ цөлд өгсөн. Тэр хүмүүс үлдгэсэд жинхэнэ бурхны ард түмэн биш байсан. Тийм учраас тэд үхэж дууссан. Соломон алдартай. Гэхдээ тэр үхэж дууссан. Бүр өөрөө бусдыг онголдуулаад үхэж дууссан. Тэр үлдгэсэд гэдэг бол энэ зүрхэнд нь яг л нэг бидний шинэ гэрээн дээр байдаг шүү дээ. Эзэн Есүс Христ Лук номын 10 дугаар бүлэг дээр байдаг санагдчихэв. Төгсгөл хэсэгтэр эгчтэй хоёр нэг эгч нэг тэгэл дүүд минь хилээч мэлээч гэлтэй хоол унд хийх гэсэн чинь зүгээр суугаад авах юм гэл. Тэгсэн чинь Есүс эзэн өөрөх нь өмнө сууж ирсэн дүүд бүгд хин гэдэг чөлөө Николач чөлөө. Тийм. Мария шүү дээ тий. Дүүхэн дэрийг мартчихсан. Андреа шиг санагдчихсан чаа. Тоглосон юм аа. За Мартад бол ихчний үг шилдэг өгөхөр дүүчин өөрөөс нь булаагдашгүй сайныг гэж хэлсэн. Булаагдашгүй. Тэр сайныг л сонгосон юм а гэж. Тэгэхээр яг энэ үлдгэсэд явсаар байгаад эзэн Есүс Христийг ирэх үед энэ үлдгэсэд байсан. Гэхдээ тэд цөөхөн байсан. Эзэн Есүс Христ мэдлэх үед үлдгэсэд түүнийг олж харсан. Тэгээд түүнийг сүмд очих үед аав ээж нь хөвчөндүүлээд хуулийн дагуу үйлдэл хийх үед хоёр эмгэн өвгөн хоёр олж хардаг. Тэгэд үлдгэсэд баг. Яагаад гэвэл тэд хинт найдах уу гэдгээ үгээр дамжуулан мэддэг хүмүүс байсан. Тэд зөвхөн тахил өргөчдөг, энүүндээ баясаад хандчдаг хүмүүс биш. Тэд үгэн дотор зогсдог хүмүүс. Эзний үгээр тэд ирэх хааныг Христийг олж харж байсан. Тэд яагаад сүм барьж байгаа гэдгээ мэдчихсэн. Зүгээр л тахил өргөхийн тулд биш. Тэд зүгээр л хан хэрэм барих нь гоё болох учраас тэнд дөрөв өрөө байр авах гэж байгаа учраас ерөөсөө биш. Тэнд хаан орж ирэх ёстой баг. Тийм учраас тэд яагаад хэрэм үхэн хатан барьж байгаа гэдгийг мэдчихсэн. Тэд үлдгэсэд байсан. Тэр үлдгэсэд Христийг хурж ирэхэд угтаж авсан. Гэхдээ үлдгэсэд нь дэндүү цөөхөн. Гэхдээ тэд үлдгэсэд үүнийхээ төлөө амиа зориулахад бэлэн байсан. Тэд дуутахад татрын ширээг хүртэл хаяад явж чадаж байсан. Тэд үлдгэсэд нь янхан амьдралаасаа хүртэл салж гараад эцэг хүртлээ эзэнд үйлчлэхээр тэд шийдэж чадаж байсан. Энэ бол үлдгэсэд байхгүй. Үлдгэсэд эзнийг олж харсан. Яагаад гэвэл тэд Библийг уншихдаа Христийг олж хардаг байсан. Библийг уншихдаа ирэх хааныг олж хардаг байсан. Библийг уншихдаа өөрийгөө өмгөөлөх үгийг, өөрийгөө хаацаалах үгийг, өөрийнхөө ойлгохдгүй үйлдэлээ дараа нь булзааруулах үгийг, тийм үгийг олж хардаг биш. Харин тэд хэнийг олж харахаа мэддэг байсан. Тэгээд түүнийхээ төлөө булаагдашгүй, хэвэн хорхоо иддэггүй, хулгайч аваад алга болдгүй зүйлийг тэд өгөн дотроос олж харж, тэд үлдгэсэд болж амьдрч чадсан. Тийм учраас тэд цөөхөн байсан. Тийм учраас эзэн Есүс Христ цөөхөн, өчүүхэн хонин сүрэг гэж яг тэр үед амьдарч байсан Израиль итгэгч нарт хандаж хэлсэн байдаг. Өчүүхэн хонин сүрэг минь гэж хэлэхдээ одоогийн итгэгч нарын тухай анхны санаа биш шүү. Яг тэр үед байсан цөөхөн итгэгчдийг сохор мөртлөөрөө Давидын хүү гэж хэлж байгаа тэр нэг. Чөтгөрд эзэмдүүлсэн мөртлөөрөө буцаж идгэрээд би таныг дагая гэж хэлсэн тэр нэг л эзэн өчүүхэн хонин сүрэг гэж хэлсэн. Яг л тэд үлдгэсэд баг. Тэд бичээсээс Христийг олж хардаг. Бичээсээс хааныг олж хардаг. Бичээсээс аврагчаа олж хардаг. Тэрээс бичээсийг хараад өнөөдөр аятайхан үг гоё үг байна. За гэдэг ийм хүмүүс байгаа. Өнөөдөр ч гэсэн энэ үлдгэсэд нь явсаар байгаад эцэстээ энэ үлдгэсэд нь чуулган болсон баг. Тэр үлдгэсдээр эзэн Есүс Христ чуулган байсан. Эфес ном 2 дугаар бүлэг 21 дугаар ишлэл дээр та нар бол иш үзүүлэгч ба элч нарын суурин дээр баригдаж байгаа чуулган гэж хэлдэг. Тэр үгэн дээр баригдаж байгаа шүү. Үлдгэсдээр баригдаж байгаа. Юуны төлөө амиа зориулахыг мэддэг тэр хүмүүстээр баригдсан чуулган бид байхгүй. Гэтэ бид яг Нехемия шиг, яг Эзра шиг бид яг үгийг эцэс хүртлээр бариад тэгээд тэр үгнээс Христийг олж хараад бидний аврагчийг олж хараад миний амьдрал дээр хохирох байсан ч, өөх байсан ч, алдар нэргүй болох байсан ч
Тэгээ байр суурь алдах байсан ч би яг энэ үгэн дотор эс хүртлээ зогсох уу гэдэг ийм итгэл харин байна уугүй гэдэг нөөгийн чуулганы асуудал. Тэгж байгаа бид нар энэ чуулган бид нар энэ ийм сонин соёлоос ороод ирсэн. Ер нь бүх дэлхийн хүмүүс ерөнхийдөө адилхан. Бид нар чинь нэг юм бөө суурьтай, буддаа суурьтай, бурхангүй үзэлт, атеист үзэлтэй суурьтай хүмүүс баг. Тэгээ чуулганд орж ирэхээр бид нар нэг бол атеист үзлээр хардаг. Христийг хараад баярлалт. Тэгээ харангуул өндөр ёс суртахуун нэгнээсээ шаардж эхэлдэг. Тэгээ ёс суртахуун өөрөөс нь жоохон ёс суртахуунд ороо хүмүүсийг хараад гайхаж, жигшиж, буугийн жишээ болгож над шиг сайн хүн, над шиг өндөрс ёс суртахуун туун байхгүй. Хөө эн чи ёстой. Бид нар ийм зүйлийг Библиэс гаргаж ирэх гэдэг. Бид Христийг гаргаж ирэх. Эсвэл бид нар ариун хүн, мундаг хүн нэг юм энэ байгууллагын хамгийн гол хүн энэ л байхгүй бол болохгүй бурханчлан үзэх тийм үзэл байдлаар бид чуулганы үйлчлэлийг хардаг. Амаа би л байхгүй бол энэ пастор л байхгүй л энэ үйлчлэлийг би л хийхгүй бол арга ингээл энэ чуулган оршин тогтохгүй юм шиг. Тэгэл чуулган пастороос бүр итгэцсэн гэл. Би л залбирчээдэг. Бус хүмүүс нэг залбирах хэрэг байхгүй. Тэгээ бүр сүлдээ итгэцсэн. Тэгээ пастор л залбирдаг. Тэгээ пастрын баруун гарвал ер нь альфа гамма туяа айгүй өндөртэй. Байхгүй. Метрон ихтэй. Удах юм бол бараг цөмбийн цохилт хийш. Цохол унгаал. Гоё шүү дээ. Яг ийм далай лам шиг ч юм уу болох. Эсвэл бүх юм болгоны бурхан сүнслэгжүүлэх юм болгоо сүнслэгжүүлдэг үздэг бөөгийн зүйлийг Библиэс хар тэгм тийм л байгаа үстэй гэл. Бид нэр Христийг олж харж байгаа. Бидний Христ бүтэн Христ баг. Тэр Христ юуны төлөө амиа зориулсан? Тэр үлдгэсдийн төлөө, тэр чуулганы төлөө, чуулганаа байгуулдаг Христ баггүй. Цуглаанаа байгуулдаг Христ баггүй. Тэгээд цуглааных нь хүмүүс энэ Христээ олж харахаар тэгээд яг Христийг адилхан өөр хүн болгонд өгөгдсөн загалмаагаа үрдэг ийм чуулган баггүй. Өгөгдлөө авдаг, хүлээн зөвшөөрдөг. Тэгээд одоо бид нар тийм зүйл ер нь бол өнөөгийн Христэд бараг байхгүй. Ер нь бол бид нар халалцсан л гэдэг. Тэгээд ядж байгаад ингээд солонгос соёлоос энэ нөлөө ихтэй. Тэгэл би анх ингээд сонсож байгаа нэг юм солонгос багш нар ингэж ярьдаг ингээл. Манайх ингээд 30 хэдэн жил Японы дарлалд байсан. Тэгээд Христ итгэгч нараас эрхчлэлийн төлөө тэргүүлэн тэмцсэн. Тийм учраас Христ итгэгч айгүй нэр хүндтэй байсан. Тэгээд Христ нэр хүндгүн бол тэд нар нэр хүндтэй байгаа юм. Тэгээд тэдэнд эрхчлөө өгсөн тэд нар тэмцээд авчихаагүй шүү. Тэгэхээр хоёрдугаар дан дууссан учраас л тэд эрхчлөөтэй болсон. Гэхдээ тийм биз. 1945 онд Япон ялагдсан учраас тэд эрхчлөөтэй болсон болохоос тэр Христ итгэгч нар нь үнэхээр амь насаа зориулаад загалмаа дээр хадагдаад тэгээд солонгос улс чөлөөлөгдөх. Тэгээд бид нар юу гэж уриалдаг? Та нар ч гэсэн улс төр тэмцэх хэрэгтэй. Тэгээд бид нар яг цус урсах юм. Талбайдаа гараад жагсах юм. Тэгээд бид нар энэ нөлөө байдаг учраас бид нар яадаг вэ гэхээр ер нь шодрог ёс, үнэн тэмцэх хэрэгтэй. Одоо хүртэл ийм үзэл бий. Нийгэмд яаж гэрэл харагдгийг гэхээр Христ харагдахаар гэрэл харагддаг. Бидний зөв шудраг, миний шудраг, миний үнэн харагдахаар гэрэл харагддаг байхгүй. Христ харагдах юм бол гэрэл харагдана. Бид Христийг харуулахаар л гэрэл харагдана. Миний нэг өчүүхэн нэг 60% үнэн хүмүүст гэрэл харуулдаг. Нехемиягийн хийсэн нөхцөл байдал шалтгаан энэ ягаад гэвэл тэр үлдгэсэд байсан. Тийм учраас тэр юуны төлөө юу барьж авсан гэдгийг мэдчихсэн. Тийм учраас тэр хан хэрмэгч барьсан хүмүүсийг буцааж эзний үг рүү буцаачаа гэж тэр ятгсан гэсэн. Өнөөгийн чуулган бидний энэ сурж байгаа бидний хүч ялгаа бах бид ерөөсөө нэг л зүйлийг 99:12 дээр байгаа бидний итгэдийг эхлүүлэгч бүрэн дүрэн төгсгөгч Есүс рүү хүмүүсийг харахад нь туслах гэсэн. Бид бичээсийг тайлахдаа, магтаалыг өргөхдөө, бид залбирахдаа бүгдийг Христийг л харуулахын төлөө бид үйлчлэх ёстой зүйл байна. Биднээс Христ, миний аврагч, бидний ариун сүнс, эзний Христийн чуулган харагдах ёстой шүү дээ. Христийн зан чанар биднээс харагдах. Бид бичээсээс Христийг олж харахгүй бол бид өөр юу Библиэс бид нар гаргаж ирэх гэж байна.
Тийм биз. Тийм учраас өнөөдөр сурж байгаа оюутан бидний хувьд Нехемия шиг эцс хүртлээр энэ тийм Мария шиг юуг барьж авснаа мэдэж тэгээ Паул шиг миний иргэний харьяалан тэнгэрт байгаа би тэндээс ирэх Есүс Христийг хүлээж байгаамаа. Бидний чуулганы эцгүүт шиг чуулганы төлөө тэр хавчлагын үед 200-300 жилийн туршид амиа зориулан зогсож чадсан. Гэхдээ зүгээр л нэг зүйл хийсэн. Тэд Христийг л дуурайсан. Есүсийг л дуурайсан. 300 жил ромчуудад хавчигдаж, арслан таюулж, гладиаторын мешок болж, шатаагдаж, өмч хөрөнгө булаагдаж, цөллөгдөж байхдаа тэд нэг чагсаал хийгээгүй гэсэн. Нэг ч хүүхэд бичиг өгөөгүй гэсэн. Одоо тэгээд соёлт хүн төрлөختөн бид арай өөр Христ итгэл байх хэрэгтэй юм шиг байна, тийм. Арай улс төртэй, арай жоохон эдийн засагтай, арай жоохон ийм боловсралтай, тэгээд тэрнгээрээ нийгмийг ингээ байлдан дагуулдаг ийм л Христ байх хэрэгтэй юм шиг байна. Мэдээгүй Библиэлд өөр Христ байсан. Би таныг ятгаж байна. Христийг Библиэс олж хар. Та бидний төлөө хадагдаж, бас урагдаж, хинч биш болсон. Гэтэ юу ч дуураагүй. Тийм л Христ харагдах хэвээр. Нехемиагийн амьд тавинд хийсэн зүйл нь өнөөгөх бол одоо чуулган дотроо хийж байгаа зүйл байхгүй. Чуулганд хийж байгаа зүйл. Дүүний төлөө үхэн гадан чуулганыхаа хүмүүсийг загнаачуултгай чуулган дотор нь үг рүү аваачих гэж үлээ үзэж байгаа гэдэг юм өнөг хэлээ. Тийм өдөрдөгчийн дүр. Чуулган үг рүү ойртдог. Үгнээсээ Христ эзнийг олж хардаг бол чуулган өөрөө нийгэмдэр гэрэл бол. Эзэн биднийг ийм итгэлийн хүмүүс, ийм чуулганы хүмүүс, ийм Библи тайлагчид болоосой гэж ятгах байгаа гэж итгэж байна. Үнтэй залбирцгаая. Эзэн бурхан баярлалаа, үгийн төлөө талархаж байна. Үгээр дамжуулаад биднийг урамшуулж өгсөнд баярлалаа. Эзэн Есүс Христийг Библиэс олж харж, эзэн Есүс Христийг даган дуурайх хүч чадлыг та дахин бидэнд зөвшөөрч өгөөч гэж гуйж байна. Мартах юм бол, айх юм бол, эзэн минь бардан болж холдох юм бол биднийг буцааж өгөөрэй гэж гуйж байна. Эзэн Есүсийн нэрээр бид хамтдаа талархан залбирч байна. Амен.